За бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр яаж явж байгаад энд ирч вэ гэдэг тухай өөрийнхөө түүхээс гэх юм уу? Одоо адал явдалтай ч юм уу гэж хэлмээр. Тэр түүхийнхээ талаар яриа гэж бодсон. Тэгээд чадхаараа хурдан ярина. Бас хурдан ойлгомжтой ярих гэж байна. За. Тэгээд 2019 онд миний хувьд бол бас нэг унаж боссон нэг тийм нэг жил байсан. Яг ковид гарахын өмнө 12 сард найзуудаараа нийлээд аяллаар явна гэжсэн. Тэр зүйл маань яг худлаа болоод ямар нь мэддэхгүй нэг өвчин гарсан байна гэд. Айгу хэцүү болж байгаа шүү миний дөө гэд манай хичээлж ирсэн. Айл маялаар явах ч бол бас сайн мэдж жаад яваарай. Судалж жаад яваарай гэд. Тэгээд тухайн үедээ ч тоогүй бүлээдээ захиалаад яг 19 оны 12 сард баха. Захиалжсэн. Тэгээд тэрний өмнө нэг сар гарна биш 2 сарын өмнө ч үлээ. Нэг өдөр ажиллаа дуусгачаад ресторанд ажилладаг байсан. Тэгээд ажиллаа дуусгачаад бүх юм ингээд амар тийм ив замбрааг өөр амар ядарсан, амар хөөчлөлөгчтэй. Маш их хөөчлөлөгчтэй байсан тэгээд тухайд. Тэгэл амар ядарсан юу ягаал хамгийн юм заавартуулсан тэгээд суужсэн. Тэгэл амар ядраал утсаа нэг харсан чинь Facebook-ээр нэг пост оруулсан байсан. Тэр хийсэн чинь грин картны бүртгэл ингээд эхэлсэн байна. Ороод үнэгүй бүртгүүлж болдго юм байна. Тэгээд маргааш өглөө нөхөр яах вэ шууд орол байдаг чаддсан юм мэддэг юм ангарч аал тэгэл мэдгүй юмудаа гуглд чаа транслейт хийж чад өөрөө ингээд бүглээд орж ирсэн. Тэгээд тэрийг мартчихад нэг 6 сар өнгөрсөн байсан. Тэгээд яг тэр үеэр нэг ковид эхлээд одоо нэг жинхэнэ зааварч өгчээсэн да яах нь мэддэхгүй нэг тодорхойгүй юм болоод тэгээд 5 сард гарах хэрэгтэй байсан хариу 6 сард болоод тэгээд тухайн удаа ганц нэг найзтай л хэлсэн байсан. Найзуудтай хэлээд ийм грин картны бүртгэлд ингээд орсон. Тэгээд ирэх хавар мууцанаас хариу гарна гэд. Тэгээ манай найзууч явахтай. Тэгэл за гэд. Тэгээд 5 сард гарах хэрэгтэй хариу 6 сард болж хойшлогдоод тэгээд тэр чинь нөгөө юу яадаг шүү дээ. Яг нөгөө хоцсон бол хожлаа гэсэн мэйл ирдэггүй өөрөө код хийж ордог. Тэгээд код хийгээд нэг өдөр ингээл хороол харсан чи амар их мурдаас гараад ирсэн нөгөөдг нь ойлгохгүй. Тэгээд нэг найз руугаа скриншот хийгээд бүгднийг ингээд скриншот болгоод явуулсан чи барамсаа чи ингээд юу яасан бэ штэ. Сонгогдсон байна ингээд чи дараагийн үйл ажиллагаа нь болохоор бүх материалаа бүрдүүлээд ингээд ярилцсанд ороод эцсийн яриагаа тэгж авах юм байна гэд. Тэгээ хэлжсэн. Тэгээл би ч баярлаа амар их баярлаа. Ээжтэй хэлсэнд манай ээж ерөөсөө ингэ итгэхгүй. Ямар ч тийм ойлголт байгаагүй. Тэгэл гэрийнхэндээ нэг хэлээл, ойр тойрны хүмүүстэй нэг хэлээл. Тэгэл ээжсэн. Тэгээд тэр чин грин картны яг үйл ажиллагаа явцсан бас нэг төвөгтэй. Тэгээд DS 260 үлээ юу лээ. Тийм нэг форм бүгэлдэг. Тэрийгээ тэгээд бүгнээр бүглүүлэхээр болоод өөрөө бүглэе гэхээр бас жоохон юу яагаад хаширлаад мэддэг өмнөр нь бүглүүлээ гэд. Тэгээ ганц нэг үнээр яваад үзчихсэн. Манай хамаад нэгч залгаад надад. За наадах бичвэрамтэй чинь ер нь бас нэг нухацтай сайн ингээд юу авахгүй болохгүй юм байна шүү. Авч үзэж яагаад мэддэг чаддаг яг тийм нэг туршлагатай өмнөр нь бүглүүлэхгүй болохгүй юм байна шүү гэд. Тэгээд ийм хүн байна. Бүр нэг 20 хэдэн жил ингээд энэ чиглэлээр ингээд мэргэжсэн байна гэд. Тэгээд тэр их хүн дээр очиж жоод DS 260 бүглүүлээд хамгийн юм бүрдүүлээд тэгээд өгсөн. За тэгээд явсаар байгаа тэр чинь 1 жил гараа. За үндсэндээ бараг 2 жил болсон юм байна. Тэгээд 7 сард илүү 6 сарын донд орч илээ. Яг нөгөө визний бичвэрамтай бүрдүүлэх тэр юунд нь ороод
ярилцсандаа орох цаг нь ингээ гарцсан. Юм өгсөний дараа. Тэгээд бас тэр чинь хүлээгээд аягүй их юм болж байгаа. Тэгээд яг ярилцсанд орохын өмнөх өдөр нь би чинь нойргүй оноод өглөө нь бас нэг жоохон ядарсан, сандарсан одоо яах их юм мэддэхгүйгээд тэгээ орж ирсэн. Тэгээ анх ороод за юу орчуулагч ах уу гэхээр навъя гээд. Тэгээд нэг монгол орчуулагчтай элчингийн нь болохоор нэг 40 гаруй насны нэг эрэгтэй байсан. Тэгээл баах юм асууж аваад ямар хүн дээр очих уу, хаана очих уу гэл. Тэгэл би жаахан 10 жилийн найз дээр очино гэл хэлсэн. Тэгээ хаана гэдэг л Аризонад гэл. Аризонад юу халуун штэ гэл. Тэгэхээр харин тийм гэсэн. Одоо тэгэл ганц таньдаг хүн маань тэнд л байгаа гэл. Үнэ хэлэл. Тэгэл миний өчөөрөмтэд үзэл нэг сүртэй юм асууаагүй. Нэг тиймэрхүү юм асуусан. Хаана очих жоо? Ажил чинь бэлнэ үү гэл. Тэгэл надад болохоор за чиний бичвэр өмдгийг шалгаж үзэх, нэгтэлж үзэх хэрэгтэй юм байна. Чи паспортаа аваад үлдэх үү? Аваад явах уу? Эсвэл эндээ үлдэх үү гэдэг. Харин би юу ч гэсэн үлдээч гэд. Тэгсэн. Тэгээд надаа шар удс өгөөд. Тэр шар удс нь яадаг вэ гэхээр шар удсаа бол одоо бичвэр өмд нь асуух, одоо юу гэдэг тодруулах, нэгтэлж үзэх шаардлагатай гэсэн тийм утгатай. Цагаан удс өгөх юм бол шууд татгалзаж яах гэсэн утгатай. Хэрвээ зүгээр одоо паспорт чинь үг ингээл аваад тэтгэвд рэж авах юм бол зөвшөөрч гинэ гэсэн утгатай юм байлээ. За тэгээд тэр чинь одоо юу тэгээд би чинь жоохон нурмаасан амтан гараал яг элчингийн ярилцсанаас. Тэгэл уул нь анх орж байхад юу яжсэн. Айгуу гоё нар мартай. Яг тэгэл намайг ярьснаас гарч ирсний дараа бороо мороо орж морол. Тэнгэр бүрсэйгээл. Тэгэл нөхөр явах. Тэгэл амар сэтгэлсэн оршууд унжиж байгаа юм чи. За ингээл ийм цахаас нь ингээл аваад чиж байгаа юм баг. Тэгэл тохоо тэр өдөр чингөө бөө юм болол. Бөө юм чи баг тий. Нэг тийм нэг сэтгэлээр хямарсан амтан болол. Ажил дээр буцаж очивол. Тэгэл хамаг одоо нэг зовлонгоо таачиж байгаа шүү дээ. Хавар яхаа үндэ. Тэгэл яг нэг ядарсан байсан тохоо үед ядраал тэгэл ажил дээр очил. Унтцсан. Тэгсэн чинь намаа унтсан орныг тэр элчингээс 2-3 удаа залгасан юм яасан. Тэрийг мэдэхгүй. Буцааж элчин рүүгээ залгаад юмас авах гэсэн чи ерөөсөө тийм мэдээл гаднаас бол залгасан хүнд бол өгдөггүй юм байлээ. Заавал өөрсдөө залгаж мэдэгддэг. Тэгэл айгүй олон удаа залгаад ашгүй нэг яг тэр миний орчуулагч хэрэгтэй гэжсэн яг тэр нэг орчуулга хийжсэн эмэгтэй яг тэр нэг утас авч ирсэн хүнийг хажуунаас нь хангууд барамсаа юу. За ийм материалууд нэмэлтээр бүрдүүлэх хэрэгтэй. Тэр материалуудаа бүрдүүлээд имэйлээр явуулчаарай гэдэг. Тэгэл би чинь яг тэр юм хамгийн минь бүрдүүлээл бас 2-3 газараас ажлын тодорхойлолт ажиллаж байсан үнэн гэсэн тодорхойлолт хэрэгтэй байгаа. Тэрийг аваад тэг мэйлээр явуулж ирсэн. Тэгээд тэр чинь нөө наадамжлоо. Яг наадмын үер таараад 2-7 хоног өнгөрсөн үү 3-7 хоног өнгөрсөн үү. Наадмын үеэр таараад чигсаал болоод би чинь тэр чигсаал дээр явж ирсэн. Тэгэл чигсаал дээр явж байгаа л оройн гэрлүүгээ харах замдаа нөгөө нэг сайт байдгийг тэр нөгөө Америк элчингийн сайт руу норж тэр одоо нөгөө бичвэр өмд нь ямар шууд төвшөнд явж ийн гэсэн тэр юугийн шалгаад байсан чинь минийх болохоор батлагдсан гэд ишүүд гэд бичээ гараад ирсэн. Тэгээд ашгүй гэл тохойд эйгүү тийм нэг эмоцтой баярлмаарч юм шиг одоо юу гэдэг хашгараад одоо юу гэдэг нэг сэтгэл хөдлөлөө ингээ илэрхийлмээр байсан. Тэгээд яг автобусны дотор явжсэн болохоор ерөөсөө тийм нэг жоохон бие бариад тэгээд тохойд маш их баярлал хавар хүмүүстэй л за ингээд явахаар болчлоо виз гарцсан гэл
Тэгэл тэр үед ч бас жоохон мөнгө төгрөгийн асуудалтай ерөөсөө тийм хуримтлал байгаагүйсэн. Тэгэл одоо бол яг хуримтлал аягүй чухал юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээ манай найз аягүй хамгийн ойрын найз маань ойр дотны найз маань ингээл хэрвээ чи ингээ виза авчих юм бол надад бол өмнө хэлчихсэн. Хэрвээ чи виза аваад ингээ надаа ингээ харуулах юм бол би чамд ингээ яг хэрэгтэй мөнгө чи өгч чаднаа гэд. Тухайд нэг надаа хэрэгтэй байсан мөнгө нь одоо нэг 3 сая юм уу? Биш $3,000 байсан. Тэгэл $3,000 зээлж аваад тэгэл явсан. Тэгээ тэрний өмнө болохоор бас бичиг баримтанд орно гэдэг өөр нэг найзаасаа бас нэг сая 500 илүү хэдлээ 2 сая төгрөг аваад бас зээлж аваад эмнэлгийн үзлэгээр орох хэрэгтэй. Бичиг баримтаа бүрдүүлж өгөх хэрэгтэй, мөнгө хэрэгтэй нэгэд. Тэгэл би ч актер гуйгаачгүй л дээ. Гуйгаагүй. Тэгээд өө барамсаа чамд хэрэгтэй бол ингээд яана гэд. Хэрэглээрээ гэд. Мөнгө бол байгаа гэд тэгээд хэлчихсэн. Тэгээд өө заашгүй гэдэг. Тэгээд тэр хоёрд найзтай их баярлдгийн. Яагаад чинь тэгээд тийм ингээд цаанаасаа ингээд нэг өөрөө ингээд бүрдээд тавигддаг. Нэг тэнэг хүнийг тэнгэрээ гэж ярьдаг шүү дээ. Яг тийм л юм болж ирсэн. Тэгэл Америкт анх ирж ирсэн. Тэгээд одоо юу гэдгийг энэ яг процесс болох шалтгаан би ч угаасаа ингээд нэг тийм анханасаа юу гэдгийг хотод байх хугацаанд ер нь гадагшаа авах гэсэн нэг тийм зорилготой. Яагаад ч тийм зорилготой болсон юм мэдэхгүй. Ер нь гадагшаа авч ижил ер нь сайхан амьдрах юм байна, мөрөөдлөө биелүүлэх юм шиг байна гэсэн тийм нэг итгэл үнэмшил ингээд төрцөн 20-д наснаас эхлээд. Тэгээд тухайн үед ч одоо 5-6 жил хотод байх хугацаанд янз бүрийн ажлыг гээл кофе шоп, ресторанаар гээ явцсан. Тэгээд тэр хугацаанд тэгэл хувийн амьдрал явах. Ганц 2-3 удаа танай зөвхөндөө байсан гэж хэлэх юм байна тий. Тэгээд яагаад чинь цаад одоо юу гэдэг би мохор сүсэгтэй юу гэвэл үгүй. Гэхдээ яг нэг тийм нэг болох ёстой зүйл ч гэх юм уу цаанаасаа ингэж болдго юм шиг байна. Тэгэл 2-3 хүнтэй ингээл үргээл нэг айгүй богинохоо хугацаанд ингээл болоод ингээл явчихсан. Яг ингээд бүтгээргүй юм шиг санагдсан юм эсвэл би өөрөө тийм итгэл үнэмшилгүй байсан юм уу. Тэгээ ерөөсө болоочгүй. Тэгэл тэр яг одоо нэг виз нь Facebook-ийн нэг пост харсан гэж ярьсан шүү дээ. Тэр яг тэрний нэг сар гарсан жил 2 сарын өмнө нэг найз охинтой байсан. Тэгээд тэр охиноосоо салаад мангар сэтгэл санаагаар онцлон заяа. Тэгэл амьдрал гэдэг чи юм хэцүү юм болж шиг. Би ч амар тийм сэтгэл хөдлөл өндөртэй. Гадна бол тэгж бол харагдахгүй дотор бол яста нэрээ янз бүр болол чиний 9 шидэн ингээл болж байгаа юм чи. Тэгэл тухайн үед яг тэр чин хууч ажилдаа буцаж ороод бүр навсаадгаараа навсаар мөнгөчгүй найз хүнчгүй одоо амьдрах газарчгүй тэгж явж байсан. Тэгэл яг тэр нэг айгүй тод санагддаг. Яг галтгоонд ажиллаж байхдаа тэр өдөр яг амар ядраал хамаг юм болохоо байсан. Тэгээд өөрлөгөө кетчуп ингэж асгацсан. Яаж аваад гэж одоо юу гэдэг бүтлэхүүд бөксөн нэг юу бүтлээр ирнэ гэдэг л юу гэдэг лээ. Тэгээд ичсэн. Тэгэл тэр хүний постыг хараад одоо тэгээс сүүлчийн боломж гэж бодсон юм яасан өөр. Тэгэл хамгийн өмнө бүтээл ярьж ирсэн. Тэгээд нэг тиймэрхүү түүхтэй гэх юм уу. Давчхандаа. Тэгээд ер нь өнгөрсөн хугацаанд нэг тиймэрхүү түүх надад санагддаг. Ингээд дараа нь ингээд л ингээ олон талаас нь юм бодсон гот. Тэгээд энэгээр яг юу хэлэх гээд байна вэ гэхээр
ямар нэгэн зүйл ингээд аягүй хэцүү зүйлс ингээд болж байгаа бол яг цаана нэг юмны ард гарах гэдэг шүү гэсэн нэг тохио байдгийн болов гэж бодсон. Тэгээд сэтгэлээр одоо унж байгаа бол унахад одоо юу гэдэг сэтгэл санаагаар унлаа гэд тэр зүйлс ингээд дуусчихна гэсэн үг биш. Ямар нэгэн зүйл ингээ эхлүүлж байгаа юм уу эсвэл энэ нэг зүйлийн араас зорьсон бол ингээд түүний хаардаас тууштай байх нь айгүй чухал юм байна гэд. Тэрийг бол өөр дөр бол ойлгосон. Би чинь өмнө тэгээд бас Америкийн тухайч нэг боддгоо байсан. Яаж одоо визэнд ороод гардг юм бол аяллаар явах бас нэг тийм тохиромжтой гэдэг юм уу гэдэг. Бас жоохон төвөгтэй мөнгө их өртөг. Дээрээс нь сургууль соёлоор гэвэл бүр хэцүү юм шиг санагддаг байсан. Тэгээ өмнө бас нэг Япон руу явах гэж нэг үзэж байгаа. Японд дими юм байна да гэд манай нэг таньдаг найз ах байдаг. Тэр болохоор Японд бас нэлээд удацсан 4-5 жил болсон. Доктороо хийгээд Монгол төсөж ирж байсан. Тэгэл тэр хата нэлээд их нийлдэг байсан. Тэгэл тэрхээс одоо ер нь сонсчоо за Японч дими юм байна гэд. Миний хувьд бол тэгж санагдаа. Тэгээд Японыхоо тэр явчихсан одоо юу гэдэг хөтөлбөрийн бүр ингээд болиулаад тэгээд болж ирсэн. Тэгээ ямар ч тач гадагшаа явна гэдгээрээ явсан. Тэгээд ирээд бас нэг 2-3 жил болчлоо. Тэгтэл бас одоо юу гэдгийг нэг юмны ард гарахад дараагийн уул даваа ингээд байж идэл юм байна. Тэгээд амьд явж байхад арга учир нь олдно гээл тэгэл өөртөө ингээл жижиг сажиг зорилго тавьсан тэгэл явж байна. За өнөөдрийн бичлэг бас нэлээд урт болчлаа. 17-18 минут болж байна. Тэгээд бүгдэнд нь сайн сайхныг хүсье. Peace. Жохон мэдрэл мат шиг харагдаж байгаа те. За зүгээр.